Дархуул аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв нь бизнес сургалт зөвлөгөө мэдээлэл бизнес инкубацийн үйл ажиллагааг явуулдаг. Одоогоор жилдээ 200 хүнд сургалт явуулж 350 хүнд зөвлөгөө мэдээлэл өгөн 14 боожигчтой үйл ажиллагаа явуулж байна. 2016 онд хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газраас 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс хэрэгжүүлсэн аж ахуй эрхлэлт бичил бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Дарханд үйлдвэрлэв жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр борлуулах төв дэлгүүрийг нээлээ. Нээлтийн арга хэмжээнд аймгийн эцэг даргын нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч Төвшинбат, аймгийн эцэг даргын үйлдвэрлэл дэд бүтэц хот төлөвлөлтийн бодлого хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Гамболд, нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Инх бот болон бусад албаны төлөөлөл оролцсон юм а. За энэ дэлгүүр нэгдснээр жижиг аж ахуй эрхлэгчийг дэмжих, за бизнесийг хөгжүүлэх, дээр нь Дархан уул аймагт үйлдвэрлэл үйлчлэгээ эрхэлж байгаа иргэн аж ахуй нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Дарханыхаа иргэдэд үйлдвэрийн үнээр өгөх энэ боломжийг бол нээж байгаа. Цаашдаа бид нар хүнсний чиглэлийн дэлгүүрийг бас 2017 оны 1-р сарын 15-наас 20-ны хооронд нээх гэж байна. За энэ нь бол малчтаас махын сүү ногоо төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн бас тухайн үйлдвэрийнх нь үнээр зарах юм боломжийг бол нээх юм. Дарханд үйлдвэрлэл барааны дэлгүүрт 40 гаруй аж ахуйн нэгжийн 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний худалдааг хийж байна. Бизнес эрхлэгчид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Дарханд үйлдвэрлэл дэлгүүрт авчран гэрээ байгуулж сүлжээ дэлгүүрээр борлуулах боломжтой юм а. Ингэснээр Дарханы үйлдвэрлэлийн брэнд болон нэрийн бүтээгдэхүүнийг таниулах ажлын эхлэл болж байгаагаараа онцлог юм а. 2016 оны 4 сарын 11-нд олон улсын худалдааны төв дээр анх эхэлсэн байгаа. За үйл ажиллагаагаа олон улс дээр өргөтгөж тогтчуулаад Дархан зах дээр салбар лангуу гаргаж хоёр салбарлаж ажилласан. Өнөөдрөөс болохоор жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв дээр албан ёсны төв дэлгүүрээ болгож үйл ажиллагаагаа нээж ажиллаж байна. Мад 60-аад үйлдвэрлэгч нар бараа нийлүүлж бид нар шууд хэрэглэгчд борлуулалтыг хийж байна. За цаашид бол бас олон үйлдвэрлэгчид сонирхож бас дэмжиж хамтарч ажиллая гэсэн хүсэлтэд тавьж байгаа. Цаашдаа Дарханд үйлдвэр дэлгүүрийн үйл ажиллагааг өргөжүүлэн малчид ногооч тос мах сүү зүгийн бал цагаан эдэг нийлүүлэхээр хүнсний дэлгүүрийг нээхээр төлөвлөж байгаа юм байна.